Сүүлийн үед олон жилийн өмнө зохиогдсон дуу хөгжмийн үг аяыг нь өөрчилж дуулах тохиолдол гарсаар байгаа. За тэр дундаа олон жил дуулагдсан хүүхдийн дууг өөрчилж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. За тухайн оюуны өмчийн зохиогч, эрх эзэмшигч нь нас орсноос хойш 50 жилийн дараа нийтэд нээлттэй болдог хуулийн залтайч хүүхдийн хүмүүжил ёс суртахуунд сөргөөр нөлөөлж байна гэж боловсролын салбарынхан мөн үзэж байна. Тавруу янзын хүүхэлдээ тонгороо тэвлээ цүнхэлнэ орцоор дүүрэн онцгондууд олон янз Хамгийн сүүлд гарсан нэг жишээг дурдвал бидний багадаа дуулж өгсөн тоглоом, мамуу наашир гэх хүүхдийн дууны аян дээр үгийг нь ёс бусаар сольж дуулсан нь цахим орчинд нийтлэгдсэн. Хүүхдийн уран бүтээлийг инхүү өөрчилсөн рэпер 113 буюу Очирван өмнөнч мөн эргэлдэн Нади дууны үгийг мөн л ёс бус үгээр өөрчлөн дуулсанд Монголын Брэдийн төв холбоо гомдол гаргаж байсан удаатай. За энэ дуу сонсоод надад сэтгэл эмзэглэлээ. Яг гэвэл энэ чинь бидний одоо өв уламжлал болсон энэ сайхан дуу. Одоо бид нар багтаа дуулдаг байсан тийм ээ. Тоглоом гэдэг дуу дуулдаг байсан. Гэхдээ энэ дууг маань арай л муухай болгоо хийцэн байна. Нийгэм маань одоо аяйгүй замбраагүй, шүлтүргүй ийм зүйлийг бол хүүхдэдэд өгч чинь. Одоо миний анзаарч байгаагаар яг өсвөр насны хүүхдэд бол хараал хэлхийг бол аягүй ийм нэг кул байдлаар хүлээж авч байгаа юм шиг харагдаж байгаа. Одоо ковидоос өмнөх үе бол арай өөр байсан. Ковидоос хойш бол бүр эрс өөр юм нийгэм яг анзаарэгдэж байна л да. За хэрвээ энэ мэт үйлдэл нь оюуны өмчийн зөрчил гэж тогтоогдвол иргэнийг 500 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 5 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болох хуулийн залттай. За харин зохиогч, эрх эзэмшигч нь нас орсноос хойш 50 жилийн дараа тухайн уран бүтээл нийтэд нээлттэй болдог. За гэхдээ бүх цаг үед зохиогчийн нэрийг дурдах ёстой байдгийг онцлолоо. Ер нь яг насан туршдаа заавалчгүй зохиогчийн нэрийг дурдах ёстой. Тэгээд тэр нь хугацаа өнгөрөөгүй заавалчгүй эрх эзэмшийн зөвшөөрөл авч ялт бол ийм бэлтэй. Нэгэнтээ 50 жил болсон бол зөвшөөрөл авахгүйгээр ашиглаж болно. Гэхдээ нөгөө зохиогчийн нэрийг заавалчгүй дурдах ёстой. Зохиогчийн нэр дурдаагүй бас зөрчлийн тухай хууль заасны дагуу хариуцлага хийдэг. Ийм л юм байна. хүүхэлдээ сайхан амраарай гэдэг хүүхдүүдээ битгий давраарай. Зохиогч эрхийн газартаа 2025 онд нийт 51 өргөдөл гомдол ирсэн байна. За үүний 40% нь оюуны өмчийн зөрчилтэй холбоотой байжээ. Дээрх тохиолдол нь хүүхдийн ертөнц рүү халтаж, хүүхдийн төлөвшил хүмүүжүүлэлт сөргөөр нөлөөсөн үйлдэлээ гэж эцэгчүүд үзэж байлаа. Жоо муухай санагдчих юм. Хүүхдийн гоё дууг өөрчлөлт болохгүй л гэж боддоо шүү дээ. Бидэд болохоор тэр сонсож байгаа дууны утга ер нь нөлөөлдөг яг тэр дуун дээр ингэдэгтэй гэд тэгж бодохоор яг тэгж санал орж ирээд идэг. Ер нь бол дүүгийнхаа хамаг бүх аккаунтын өөрийнхөө нэр дээр надын нэр дээр байдаг байхгүй юу? Би тэгэхээр ингээ янз бүрийн үзэж гэнэ, болохгүй үзэж гэнэ гэд бүгдийг би ингээ хяндаг. Ийм байж болд юм уу гэж бодож байгаа юм чи. Гэтэ одоо уг нь бол бидний үеийн хипхоп дуртай. Хипхоп уран бүтээлч тэр үнийг бол дуу нь бол гоё. Бусад дуу. Гэтэ арай л жоохон цензуртэй байх хэрэгтэй ч юм уу гэж бодож байгаа л та. Тий одоо энэ чинь хүүхдүүд сошиал орчин чиг нээлттэй болсон. Хүүхдүүд сонсон тий. Буруулах хэдийн урлагч гэсэн одоо тий хүмүүжлэлд буруулж ойлгочих тий. Нөлөөлнө. Тэр одоо мамуу наашир тонгорван зүгүүртээ чинь яг хүүхдийн яг юугаар нь штэ. Энийг бол өнгө мөнгөний өөрчлөлт яах шал балаа юм биш болсон байл тий. Зүгээр ингээд нэг хоёр бадагч юм уу ингээд сонсчиход амар эвгүй сонсогдож штэ. Тэгэхээр хүүхдүүд хэдий ойлгохгүй яа хүүхдүүд сонсоо ойлгохгүй байгаа юм шиг боловч тэр чинь тэгээд айгуул хүнд нөлөөлнө дээ. Эхлэхийг алдахгүй байна тест хэцүү юм байна надад чинь. Бидний хүүхд байхад үед бол асар их мундаг хүмүүжил олгодог тийм дууны эхлэл байхгүй ч. Мамуу наашир манай мухар гудам болгоны маш сайко мьюзик бол долларын ханш сарн туяа миний дууны багш. Бид яг энэ цаг үед өсвөр насныхны хандлага ёс бус үйлдэлийг шүүмжилж байгаач томчууд өөрсдөө энэ нийгмийг бүтээж байгаагийн хамгийн том жишээ нь болж байна. Сургуульд ч орж амжаагүй бяцхан үрсийнхээ дуулдаг дууны үгийг ингэж дураараа сийччихэд хаанаас бид гэрэлт ирээдүг хүлээх вэ?